Innovik 2021. Инновацийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг түгээн дэлгэрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монголын инновацийн 7 хоног. За Монгол улсын төрөөс инновацийг дэмжих чиглэлээр эрх зүйн шинжилгээг бас хийсэн. Инновацийн хууль тогтоомжуудыг шинжилж баталж гаргалаа. За төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын бичиг баримт, үндэсний инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, за инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоох зэрэг хөрөнгө оруулалтын болон санхүүжилт, үнийн нөөцийн чиглэлээр эрх зүйн шинжилгээг хийх үндэс бүрдсэн гэж үзэж байгаа. Монгол улсад мэдлэг технологи инновацид суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчдад миний бие хүн талархал илэрхийлэхийн албамд энд хорон цугларсан инженер зохион бүтээгчид, эрдэмтэн судлаачид, төр бизнес санхүүгийн салбарыг төлөөлсөн та бүхэнд жил бүр уламжил болон зохион байгуулагддаг инноваци форумынхаа үйл ажиллагаанд идэвх санаачлагт оролцож, инновацийн түншлэлээ улам өргөжүүлж, инновацийн үйл ажиллагаанд оролцогч бүх талуудад харилцаа ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг шин сэтгэлээсээ хүсэж байна. Хамтдаа эх орныхоо хөгжлийн төлөө урагшилцгаая. Салбар бүрт инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өөрсдөө бас нэвтрүүлж байгаа нийт байгууллагын хамт олон та бүхэнд чин сэтгэлийн өндөр амжилтыг хүсэн өрөөхийн ялдамд инновац технологийн салбар Монгол улсад тэргүүлэх салбар байхын төлөө нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд бид бүхэн хичээнгүйлэн бодлогоо урьдчилан тавьж ажиллах болно гэдгээ энд хуран цугласан та бүхэндээ бас би аль бие усаар хэлхийг хүсэж байна. Бид нар Монголд цаашдаа шинжлэх ухааны паркууд, цахиурын хөндий, Монголын онцлогтой цахиурын хөндийнүүд бий болох ийм боломжуудыг нээсэн он жилүүд болж байна. Тэгээд энэ жил бол юугаараа онцлог жилвэ гэвэл мэдээж ардын хувьсгалын 100 жил. За 100 жилийн түүхтэйгээ адилхан Монголын шин цагийн боловсрол, Монголын шин цагийн шинжлэх ухаан үүссний энэ он үеэр зохион байгуулагдж байгаа юм том арга хэмжээ болж байна. Тэгээд энэ арга хэмжээнд оролцож байгаа нийт эрдэмтэд, судлаачид, за мөн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч нартаа ажлын өндөр амжилт хүсье өрөөё. Тэгээд Монгол улсаа мэдлэг шингэсэн эдийн засгтай улс орон болгох, аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг эхлүүлэхэд та бүхэдтэйгээ хамтарч ажиллахыг хүсэж байна. Ингээд та бүхэдтэй амжилт хүсье. Монголын инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд үндэсний инновацийн хөгжил форум, инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлчлэгээний олон улсын цахим үзэсгэлэн, онол практикийн болон олон улсын эрдэм шинжилгээний хурал сургалтууд, бүтээлч сэтгэлгээтэй залуу судлаач оюутнуудын Best Paper Awards, эрдэм хакатон, Startup Weekend уралдаан тэмцээнүүд, инноватор 21 цуврал лекц, гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт татах уулзалтууд. Энэ эрдэм шинжилгээний ажилтнуудыг хийсэн мэдлэг бол бүгдөө технологийн инновацийг сууруулж өгöd байгаа. Тэр утгаараа Акцийн бол энэ инновацийн үйл ажиллагаанд ялангуяа Монгол улсад инновацийн 7 хоног тэмдэглэдэг болсон тэр цагаас маш идэвхтэй оролцож байгаа. Бидний хамгийн яг өөрснөө хариуцлага гүйцэтгэдэг ажил бол эрдэм хакатон гэж энэ залуу судлаачдын багууд бүтээгдэхүүн үйлдвэрлэх
төслөө бичээд тэгээ уралддаг. Энэ жил бол жишээ 15 баг орж ш их олон баг. Тэгээ шалгарсан багуудаар нь хөрөнгө оруулалтын дэмжлэгийг манай яамнаас активаас өгөөд ингээд цаашдаа үйлдвэр болоо явуулдаг энэ бол. Үндэсний инновац экосистем бүрдэж гэмээр одоо энэ эрүүл системээр дамжаад мэдээ шингэсэн эдийн засагт аж үйлдвэрийн салбарууд нэвтрэн ингэснээрээ одоо нэмэн үрдэг шингэсэн бүтээгдэхүүн үйлчлэнд инновацийн бүтээгдэхүүн үйлчлэнд олноор бий болоод эргээд эдийн засагтаа төрөлжил бий болох энэ арга хэмжээг хийнэ гэж зорж байгаа. Энэ ч үднээсээ одоо үндэсний инновацийн тогтолцоо хөгжүүлэх хөтөлбөрийг мөнгөний засгаас болсон энийг хэрэгжүүлэх тал дээр бол төр хувийн хвшил орон нутгийн төрийн засгийн байгууллагууд бүгд нийлээд хамтран ажиллахаар энэ төлөвлөгөө боловсруулсан байгаа. Мөн одоо орон нутгуудад одоо ихэнх тухайн орон нутгийн онцлогыг тохирсон инновацийн бүтээгдэхүүнчлэг бий болох уу гэдэг тал дээр бол босоо шинжилгээний яамны зүгээс бусад одоо орон нутгийн аймаг орон нутгуудтай хамтарч ажиллахаар бид зорж ажиллаж байгаа. За бидний хувьд бол баш оюутны стартап гэж хөтөлбөрийг явуулдаг. Энэ хөтөлбөр бол баг хагас жилийн турш явагддаг. Тэгэхээр хавар нь бол яг багууд маань багш оюутнууд, оюутан дотроо бас суралцагч дотроо бакалавр, магистр, докторих, дээрээс нь бас олон салбараас хамаарсан баг бүрддэг. Энэ багууд маань хавар нь хакатоноо зохион байгуулад тэндээс шалгарсан багуудаа бид нэр зуны турш яг бизнесийн салбарт энэ гарааны бизнес салбарт ажилтаа явж байгаа мэргэжилтэнгүүдээр бол сургалтаа зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд явуулаад ингээд намраг хэдээр багууд маань хэдийгээр судлаач нар ч гэсэн бизнес төлөвлөгөөтэй болоод хөрөнгө оруулагч танилцуулах хэмжээнд очдог. Тэрний дагуу шалгаруулж бол анхны гарааны санхүүжилтээ өгдөг байгаа. За энэ жилийн Монголын инновацийн 7 хоногт бол стартап маркетинг спейс компани 3 дахь жилдээ оролцож байна. За тэгээд энэ жил бол бид нар яг энэ хөдөө аж ахуйн салбарт бий болсон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээлийг хөрөнгө оруулагч нартай холбох эдийн засгийн эргэлтэнд орох боломжийг одоо эрэлхийлсэн зорилгоор инновац ба хөрөнгө оруулалт гэсэн бизнес уулзалтыг зохион байгууллаа. За тэгээд энэ арга хэмжээнд нийтдээ 34 одоо инновацийн төсөл одоо шинжилгээ ухааны актан болон түүний салбар хүрээлэнгүүд хөдөө аж ахуйг сургуул за бусад одоо хувь хүмүүсийн ингээд төслүүд ирсэн. За тэндээс бид тодорхой үе шат шалгаруулалтаагаар одоо шалгаруулад 9 одоо инновацийн компанийг хөрөнгө оруулалтаа уулзах за 7 хөрөнгө оруулалтаа уулзах юм арга хэмжээ зохион байгууллаа. Бид бүхэн бол одоо судалж үзээд одоо AirMeet гэдэг платформ дээр яг одоо хуучин бол бид нэр Мишель Экспор үзэл үзэх гэж явдаг байсан бол энэ жил оролцогчд маань AirMeet платформ дээр орж ирээд одоо яг нэгэн зэрэг 6 одоо форум нэгэн зэрэг болж байна. За эсвэл одоо яг тухайн арга хэмжээ болгон маань оролцогч талуудын бүх одоо Facebook платформ болон YouTube, веб хуудасууд дээр шууд дамжуулалтаагаар хүлээ. За тэгээд яг бид нэр зохион байгуулагчийн зүгээс харахад эрдэм шинжилгээний салбарынхан маань илүү юм нэгт уялдаатай оролцож төр хувийн хвшлийн оролцоо төдийгүй одоо хоёр юм нөгөө салбарынхан хоорондоо илүү юм уялдаатай ажиллаж чадж байгаа нь бол их бахархууштай сайн үр дүн өгж гэнэ гэж харж байна. Аливаа орны техник технологийн чиглэлийн их сургууль бол тухайн орны нийгмийн эдийн засгийн хөгжил томоохон үүрэг гүйцэтгэж одоо цөм хөгжлийн тарих одоо орган болж ажилладаг ийм л өчөлтэй л та. Тэгэхээр шинжилгээ ухааны технологийн их сургууль энэ хариуцлагатай өөрийн хүрээнд бас одоо гадны дотны байгууллагууд дотоодын үйлдвэрлэгч нартайгаа хамтран ажиллахыг хичээж зорж ажиллаж байна. Төр хувийн хвшлийн ихтэй сургууль эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүд бүгдээрээ маш идэвхтэй оролцлоо. Ялангуяа одоо манайхан үндсэн зохион байгуулагч боловсрол шинжилгээ ухааны яам одоо хамтран зохион байгуулж байгаа хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, соёлын яам, хөдөө аж ахуйн их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургууль, соёл урлагийн их сургууль, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, Монгол Улсын багшийн их сургууль гэдэг үндэсний одоо ихтэй сургуулийнхаа хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
Innovik 2021